Амар байна уу гэж автагаа би зологно. Амар сайн уу гэж ээж минь намайг үнсэн. Орлож ойсон дээрээ би боё. Сайн байна уу? Намайг Утхан Баяр гэдэг. Нийт монголчуудаа сар ширийн мэнд хүргье. За би эхнэр хоёр хүүхэдтэй хамт аав ээжтэйгээ цуг амьдардаг. Эхнэр ч гэсэн цагдаагийн байгууллагад ажилладаг. Эмч мэргэжилтэй. Би өөрөө 14-өөс 18 он хүртэл олон нийтийн цагдаагаар ажил үйл гүйцэтгэж байгаа. Тэгээд цагдаагийн ерөнхий газрын авт баазд ашиглалтын хэлтсийн цагдаа жолоочор ажиллаад одоо өдөө хүртэл явж байна да. Би чинь энэ хадминд очиод хайлс хадминд байж байгаа шүү тэнчнээс ажилдаа ирсэн байхгүй. Аавда яг ирж жолгож амжааг байсан байхгүй. Тэгэл аав ирж жолгоол. Аавда тэгэл над дээр ирж жолгосон юм уу да. За би бол 5 манд нэг охинтой. Манай Утхан Баяр бол 5 дахь хүүхэд, одонгийн хүүхдгээд би маш их дураараа байдаг тийм хүүхэд байгаа. Ер нь бусад баяр ёслолоор ингээд ажиллаж байгаа үед тань одоо аав тань, ээж тань, эхнэр тань ч юм хоол бариад, халуун цай бариад ирж исэн тохиолдол байгаа л юм уу? Манай эхнэр хоол барайл ирнэ, ээж бас барьж ирнэ. Манай ээж бол намайг будаа туурган дуртай сайн мэднэ. Будаа туургыг бол байнх хийж өгнө. Би үүргөө гүйцэтгэж исэн л да. Тэгээд ингээд эргэн тойрны хараад байжсэн чи ингээд цаадлын нэг дээлтэй хүн явж исэн байхгүй. Тэгээд нэг ямар гоё дээлтэй хүн яваад байгаа юм бэ гэж бодвол тэгээд аам авч гэж бодоагүй байхгүй. Тэгэл тэгсэн чинь л дахиад нэг машина ингээд татчихаал байж байгаад ингээд харсан чинь над руу хүн ингээд даллаад байхгүй. Тэгэхээр намайг даллаад байгаа юм бол эргэн тойронд хүн байгаа юм болов уу би бас эргэн тойронд харсан. Тэгэд ингээд харсан чи харин аабэж Тэр өдөр хэлэхгүйгээр би яваад очив. Тэр чинь дөрхаараа л голдоод ирсэн. Зөндөө олон төгжрөл байгаа юм чинь. Тэрийг зохицуулаад зогсож байгаад нэг харахаараа зогсон чинь над руу харчаад юу вэ гэж бодсон байж би. зам хөндлөн гараал очсон чинь тэгэл аав нүгүүдэрээ ингээд бууз бариад ирлээ гэл тэгсэн. Тэгэхээр нь тэгэл за би юусоо мэдээгүй юм чинь. Тэгэл дотроо баярлал гаднаа болохоор яг баярлснаа илэрхийлж чадахгүй байгаа юм чинь. Тэгэл баяр наадмын өдөр ч юм бол тэгэл яг л тушаалаар цагаан сар болон шинэ жил наадам хамгийн гол баярууд байдаг шүү дээ. Тэр баяруудаар ч юм тэгэл гэртээ гэр бүлийнхэнтэйгээ байх цаг зохио бас ховор шүү дээ. Тэгэл яг л тушаалаар тийшээ гар гэсэн бол тэнд нь гараал тэгэл зогсож чинь цаг наргуул явд юм да. За цагдаагийн байгууллага нь их гоё ажил байгаа минь хүмүүс чинь зарим хүн дургүй байдаг, зарим хүн дуртай байдаг юм шиг байлаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагууд одоо энэ залуу хүмүүсийг ороосоо гэж бодож байна би. Сар шиг сайхан уу. Сайхан юм чинь. За өвөтэй талгалаа минь. Яа да. Амурину. Амар сайн уу. За. Наймэр боёо. За. Амурину. Эндөө амар сайн уу. Миний хөөё хийж. Аргасаа авч гэнэ үү? Ахаа, тийгээс. Сайн. Миний үтэн гашаа. За би нөгөө хаагур албаа хааж аваад ирв. Өөд хүн ажилдаа 112 тэршил үүрэг гүйцэтгэж байгаа л. Манай аав чинь Увс аймгийн баруун түрүүмсэн. Товчингийн самдан гээд яг газар тариалангийн байгууллага 43 жилээр таснаад төртгалсан. Тэр нь их зөөлөн уян хүндээ. Би аавынхаа яг тэр заныг л дураасан байхаа л гэж боддог. Увс аймгийн чинь ханхи уул гэж үүдэн шүү дээ. Тэр нь аюу том уул байдаг шүү дээ. Тэр уул тал зүрэлдэн шүү дээ. Наадад бол тэгэл унахад бол тусаад авдаг. Буруу үед нь загнаал, зөв үед нь хайрлал явж идэх тийм хүн байхаа л гэж аавынхаа их боддог шүү дээ. Ер нь бол манай авчин бол миний авчин бол ер нь уулнаас том хүн шүү дээ. Ер нь нөмөр нойлгтэй л хүн даа л гэж аавыгаа боддог тоо. Аавынхаа голомтыг залгах л гоёсэн да. Тэр бол гарч явах та. За миний хүн аавынхаа голомтыг аваад гарч шүү гэл хэлээл намайг хүмсэж яхад тэрс хамгийн гоё.
галан үнэлэмтийн одоо тэгэл унтраахгүй тэгэл бадраагаал явах гэсэн л их хэрэмлцдэг та.